Сайн уу, Кинон channel байна. За ойрд сүнсний түүх хийгээгүй энэ удаагийн дугаар маань бол хараалтай тэгээ үнэхээр аимшигтай миний орчуулж исэн түүхүүдээс хамгийн аимшигтай нь энэ түүх юм шиг санагдсан. За тэгээ би бол хэр багийн тийм аимшиг хэрэгтэй сүнсний түүхээс айдаггүй. Гэхдээ энэ хэрийг орчуулж байхад бол бүр маш их айсан. За тэгээд хэрвээ зүр судасны өвчтөй те аимшигын түүхээс айдаг бол та бүхэн алгасаарай гэж зөвлөе. За тэгээ бүгдээрээ түүхтэй орцгоё. Энэ түүх маань Японд амьдардаг Солонгосын нэгэн залуу Канжийн тохиолдсон бодит түүх юм. Тэрээр Япон хэлний орчуулагч болох мөрөөдөлтэй учраас энэ чиглэлээр сурдаг байж л дээ Японд. Түүний эцэг эх нь сар бүр мөнгө явуулдаг байсан ч гэсэндээ ядуу оюутны хувьд амжиргаандаа нэмэрлэхээр тэрээр цагийн ажил хайж эхэлсэн байна. Токио хотод сурдаг оюутны хувьд гэх юм бол хоол байрны мөнгнөөс илүү гарч чадахгүй ямар ч тийм тансаглал байдаггүй байж л дээ. Нэгэн өдөр Солонгосын ажлын сайт дээр зарын сайт дээр орчуулга хийлгэн гэсэн ажлын маш боломжийн санал зар тавигдсан байж. Маш сонирхолтой амархан ажил байсан байна. Японы 17 ширхэг Японы богино аимшигын түүхийг Японоос Солонгос хэл рүү орчуулах тийм ажлын санал байсан юм байна. Мөнгө нь маш боломжийн богино түүхүүд орчуулад 1 сая вон авах байж. Дээрээс нь бас урамшуулалтай. Гэхдээ нэг сони юм нь орчуулж дуусаад Солонгосын аимшигын түүх нийтэлдэг сайт дээр үнэгүй байршуулах нөхцөлтэй байж л дээ. Канжинч гайхаж яагаад ийм үнэтэй орчуулсан юм аа зүгээр үнэгүй сайт дээр тавьж байгаа юм болоо. Сони юмдаа хэмээн эхэндээ жахан гайхсан байна. Канжин тэр доороо орчуулах хүсэлт явуулж файлыг өөртөө хуулан авсан байгаа юм. Тэрээр орчуулах материалаа уншиж эхэлж байтал маш чихүүц сүрэм хүний хэмжээтэй улаан кимонотой хүүхэлдэйн зураг харагдсан байгаа юм. Материал дээр ч хүүхэлдэйг 125 см өндөртэй гэж бичсэн байжээ. Хамгийн амар нь хүүхэлдэйн царай хухаа цагаан, богино тайрмал үстэй, нүд нь аниатай мөртлөө ам хэсэг нь баг зэрэг мушисэн байдалтай харагдсан байна зурган дээр. Тэр хүүхэлдээ нэг л эвгүй царайтай байсан ба Канжин харж чадахгүй цаанаа л нэг айц мэдрээд байсан байгаа юм. Тэрээр ямар нэгэн зүйл биш байгааг зүүн савингороо мэдэрсэн ч за мэдээж аимшигын түүх юм чинь амар л байх нь ойлгомжтой шүү дээ гэд ажилдаа орсон байна. Шөнийн 1 цагийн үед яг орчуулга хийгээд сууж байтал гинтл таснес гэсэн чимээ галтгооны өрөөнөөс нь гарсан байна. Канжин гайхаад очиод хартал галтгооны шалан дээр нь нэгэн тавг өөрөө унаад хагарсан байдалтай байж. Гэвч хагарсан тавг ширээний ирмэг дээр байгаагүй яаж унсан болоо гэд гайхаж байсан ч за Япон газар их хөдөлдөг орн болохоор жижигхийлээс болоод унсан болоо да гэд тухайн унсан тавны хогийг цэвэрлж байгаад хуруугаа зүсээд авсан байна. За эндээс л бүх зүйл цаашаа бүр маш эвгүй болж ирдэг. Канжин өөрийгөө ямар зүйл орооцолцсноо мэдээгүй явж байсан байгаа энэ үед. Канжин дараа нь хэлэхдээ би анхны тохиог ойлгоод л зогсох байсан. Даанч би буцаад өрөөрөөгөө орж орчуулга өргөжлүүлэн хийсэн гэж хэлсэн байгаа юм. Ингээд тэрээр эхний аимшигын түүхтэй фолдерыг нээхэд хамгийн эхний түүх нь гарч ирсэн байна. Энэ түүх нь 1971 оны нэгэн шөнө Японы шөнийн радио нэвтрүүлгийн хөтлөгч Чүнжи Инагава дөнгөж эфирээ дуусгаад ажланд харж байж л дээ. Тэрээр гэрлүүгээ явахаар машинаа унан зам дээр явж байтал гинт урд нь замын босоо самбар шиг зүйл харагдсан байна. Ойрдох тусам нөгөө самбар биш харин маш өндөр бараг 2 м гаруй өндөртэй кимоно өмссөн урт үстэй эмэгтэй болох нь тодорхой харагдаж. Залуу үнэхээр их айж сайтар ажиглан харахад нөгөө өндөр эмэгтэй гинт түн рүү иргэн харсан байна. Ингээд эргээд харахад нь царай нь маш аимшигтай яг л сүнс шиг цав цагаан харагдсан байна. Хачирхалтай нь тухайн эмэгтэй нүд нь хаалттай байсан ба баг зэрэг инээсэн урт хар үс улаан кимонод өнөөх зурган дээр байсан хүүхэлдэйтэй маш адилхан байсан. Сүнсэн зайлах төгсөн Инагава маш хурдан гэрлүүгээ жолоодон арайхийн гэртээ ирсэн байна. Гэвч аимшиг дуусаагүй харин дөнгөж эхэлж байсан. Гэртээ орж ирэн гутлаа тайлж байсан чинь эхнэр нь "Хүүе, чамтай хамт ирсэн найз чинь хааччихва" гэж асуусан байна. Инагавач гайхан "Юу найз вэ? Би ганцаараа ирсэн штэ" гэж хариулсан байна. Тэгсэн эхнэр нь "Хачин юмдаа яалтчгүй 2 хүн орж ирэх хөлийн чимээ гарсан да" гэд гайхаад өнгөрч. Яг энэ зур манай оюутан Канжин яг энэ түүхийг орчуулаад сууж байгаа штэ.
Тэрээр бүр орчуулж байхдаа хамаг биенийхэн шар ус босч за ер нь мөнгөний төлөө би энийг ингэж орчуулах хэрэг байна уу гэж бодсон байна. Цаг аль хэдийн шөнийн 2 цаг өнгөрч байсан ба гинт коридорын өрөөнөөс таг гэсэн чимээ гарч эхэлсэн байна. Канжин гайхаад сайтар сонсоход хин нэгэн хүн өсгийтэй гуталтай таг гэд яваад байгаа юм шиг сонсогдсон байгаа юм. Канжин бүр гайхаад хаалганыхаа нөхөр харсан чинь нөгөө зурган дээр хүүхэлдээ тэдний үүдэнд дүрээрээ зогсолж байсан байгаа юм. Канжин бүр шоконд орж би зүгээр л буруу харсан байхаа. Миний төсөөл байх гэд ухаанаа эргүүлж авах гэж оролцсон байна. За энэ шөнөөс хойш Канжины амьдралд маш учир битүүлэг явдлууд араасаа тохиолдож эхэлсэн. Дараагийн өдөр нь ч гэсэндээ яг шөнийн 2 цагийн үед Канжины хаалганы гадна өнөөх таг гэсэн чимээ ахаад гарсан байгаа юм. 3 дахь өдөр нь Канжин нөгөө шүн сонсдог таг гэсэн чимээг ахаад сонссон байна. Тэрээр яавч энгийн чимээ биш, энгийн хэрэг биш гэд хаалганы наанд чихээ нахад таг гэсэн чимээнээс гадна эмэгтэй үний аяархан явсгалах чимээ гарсан байна. Ингээд Канжин энэ яавч энгийний хүүхэлтэй биш, бүр амьд юм байна гэж дотроо бодсон байгаа юм. Энэ өдрөөс хойш Канжины бие нэг л хачин болж түүний баруун талын гар нь өдөржин салханаж бас яг баруун талын нүүр нь үе таталтан өвддөг болсон байгаа юм. Гисэн ч тэрээр нэгэн л одоо орчуулгын ажлаа авчихсан болохоор аимшигын түүхүүдийг нэг нэгээр нь орчуулсаар 4 дахь түүх дээр ирсэн байна. 4 дахь түүх нь хүүхэлдэйн үзүүлбэр гэсэн нэртэй байж. Энэ түүх дээр өмнө нь гарсан радио нэвтрүүлэгч Чүнжи Инагаваг нэгэн орон нутгийн театраас аимшигын хүүхэлдэйнүүдээр шоу хийхээр болсон юм аа. Хэмээн түүнд урилга ирүүлснээр энэ түүх нь эхэлт юм байна. Чүнжи тайзны ард талд байж байхад түүний өмнө улаан кимонотой хар устай өнөөх хүүхэлдэй яг өмнө нь зогсож байсан байна. Чүнжич тэр эмэгтэй мөн байна. Тэр шөнө зам дээр байсан хэмээн дотроо бодож. Үүний дараа Канжин 5 дахь түүхийг үргэлжлүүлэн орчуулж эхэлсэн байна. 5 дахь түүх дээр хүүхэлдэйн шоу яг эд болж байхад гэрэлтүүлгийн багийн ажилчин яг баруун гараа гэмтээсэн байна. Үүний дараа зургийн дизайнер бас баруун шагаага булгалж үүгээр ч зогсохгүй. Дууны инженер нь баруун чих нь маш хүчтэй хатгаж өвдөж эхэлсэн байна. Тэр өдөр продакшны багийн 5 хүн гэмтэл авч эмнэлэгт хүрэгдсэн ба бүгд яг баруун талтаа гэмтэл авсан нь үнэхээр ч хүчтэй хүрмээр хэрэг байна. Яг энийг орчуулж байхдаа Канжин бүр шоконд орсон байна. Түүний баруун гар, баруун нүд, баруун хөл нь яг баруун тал нь тэр чигтээ өвдөж эхэлсэн. Арай энэ хүүхэлдэйтэй ямар нэгэн холбоотой юм биш үсттэй. Энэ яг бодит хараал юм болов гэж бүр гайхаж эхэлсэн байна. Үүгээр ч зогсохгүй. Канжин аимшигын түүхүүдийг орчуулж эхэлснээс хойш шүн бүр нэгэн хачирхалтай зүүдэлж эхэлсэн байна. Зүүдэндээ тэрээр нэгэн хонглоор алхаад л байж гинт түүний өмнө улаан кимоно өмссөн бяцхан охин цаашаа гараад сууж байгаагаар харагддаг болсон байна. Охин гинт эргэж харахад түүний баруун хөл гар нь яг л ямар ч ясгүй юм шиг гулжганаа хөдөлж түүний араас хөөж эхлэхэд түүний бие үе мөчнөөс нь цус садран гарч түүний хөөдөг байна. Хамгийн аимшигтай нь Канжины баруун хөл гарч гүйж байхдаа ясгүй мэд гулжганан ив хавгүй охиноос сутаж байгаад хар хөлсөн гоцоор сэрдэг болсон байна. Гэвч зүүд бодит амьдрал дээр ч бие олж Канжины баруун талын завж уруулын хэсэг нь дээшээ өргөцсөн юм шиг болж эхэлсэн байна. Энэ мөчтөл Канжин болохгүй зүйлдээ орооцолсноо ойлгодог. Канжин бараг аимшигын түүхүүдийг орчуулж дуусгах гэж байсан ч зогсохоор шийдэж энэ ажлын зарыг оруулсан хүн рүү имэйл явуулан би орчуулж чадахгүй нэ гэд бичих гэсэн чинь ийм нэртэй имэйл байхгүй байна гэд буцаад байсан байна. Канжин бүр гайхаад өнөөх Солонгос ажлын сайтнаас тухайн зарын эзнийг хайхад ямар ч юм орчуулгын зар байхгүй ор мөргөө усцсан байна. Дараагийн өдөр түүнд Солонгосоос нэгэн дуудлага ирсэн байна. Энэ дуудлага нь ээж нь гэрийн гадаа явж байгаад дугууны осолд орсон байдаг. Канжин ч хамгийн ихний нислэгийн тезийг захиалан яаралтай гэрлөөгөө явсан байна. Түүний ээж нь дугуунд мөргүүлэн түүний баруун дух, баруун хөл нь маш ноцтой гэмтсэн байна. Эмчийн хэлснээр зөвхөн яг баруун тал нь гэмтсэн нь ийм осол ер нь маш ховор байдаг гэж хэлэхэд Канжин улаан кимонотой хүүхэлдэйн хараад түүнийг болон
гэр бүлийг нь бүрэн эзэмдсэнийг ойлгосон байна. Яа бүр ингэж ч болоогүй. Канжи эмнэлгээс гэр рүүгээ явах замдаа автомашины осолд орж тэрээр машина бариад явж байхад гинт оюун санаа самуурч жолоодлогоо алдаад замын хашлага мөргөж машинын тэр чигтээ уруугаа харсан байна. Ингээд түүнийг цагтаа дөрвөн тусламжийн эмчнэр сэрээрээ хажуу сууж байсан хүн чинь хаа байгаа вэ гэж асууж эхэлж л дээ. Канжийн бүр гайхан. Би ганцаараа явж байсан гэж хэлэхэд ослыг харсан нэг гэрч чиний хажууд нэг эмэгтэй байсан да. Гараараа нанд руу даллаад өнгөрсөн гэж хэлсэн байна. Канжи одоо бол юу ч бодох тэгэлгүй хурдхан л тэр 17 аимшигын түүхийг устгаж эргээд хэвэн амьдралдаа орохыг хүсэн устгахыг оролцсон байна. Тухайн файлууд гисэн ч гэсэндээ буцаад сэргээд байсан байна. Энэ хүртэл Канжи эхний 10 түүхийг орчуулсан байсан байна. Тэрээр бодохдоо магадгүй сүүлийн 7 түүхэнд яг энэ хэргийн учир зангилаа нь үлдсэн юм байна. Би магадгүй орчуулаад дуусвал энэ хараал надаас арилж магадгүй гэж бодсон. 11 дахь аимшигын түүхдээр хүүхэлдэйн шоу болсон газрын ахлах найруулагч нь зурагнууд харж байгаад нэг сонин хүүхэлдээ хүмүүсийн цаана байхыг ажигласан байна. Хүүхэлдэйн шоу болж исэн ч гэсэндээ ямар ч улаан кимонотой хүүхэлдээ шоунд ороогүй гэдгийг тэрээр сайн мэдэж байж. Харин маргааш нь тухайн найруулагч маш харамсалтайгаар машинтайгаа осолдож нас барсан байна. Түүний өхлийн шалтгаан нь баруун хавирга, баруун хөл нь хугарч нас барсан байж. 12 дахь аимшигын түүх. Энэ түүхдээр радиогийн хөтлөгч Чүнжи Инагава нэгэн нэвтрүүлэг ярилцсан өгч байгаар хэлдэг. Хөтлөгч түүнээс таны сонссон хамгийн аимшигтай түүхээс хуваалцаач гэхэд тэрээр хэлэхдээ нэг ахлах сургуулийн охин надад улаан хувцастай хүүхэлдээтэй гэж ярьж байсан юм аа. Гэвч удалгүй түүний гэр бүлийнх нь учир битгүүлгээр нэг нэгээрээ нас барсан хэрэг миний сонсч байсан хамгийн аимшигтай түүх юм да гэж ярьсан байна. Үүнийг орчуулж байсан Канжин энэ яавч нэг түүх бишээ харин бодит хэрэг юм байна гэдгийг ойлгосон байна. 13 дахь аимшигын түүхдээр Токио хотын хуучин намын дэлгүүрт тоосон дарагдсан нэгэн видео хурцаг байдаг байж. Энэ хурцгийг үзсэн 3 хүний баруун чих нь маш хүчтэй хатгаж өвдөн удалгүй гуруулаа нас барсан байна. 14 дахь аимшигын түүх. Энэ түүхдээр нэгэн жижиг буйны ажил зохион байгуулдаг газарт нэгэн ажилчин нь авсны дэргэд улаан хувцастай бяцхан хүүхдийн гар шиг зүйл гарсан байна. Үүний дараагаар тэр газар ажилдаг 3 хүний баруун хөл нь мдээгүй болж нэг ажилчин бүр хэвтэрт ортлоо өвдөж азар амьд гарч чадсан байдаг. Канжин бүр цааш орчуулах ямар ч тэгэлгүй болж яг зогсох гэж байтал 16 дахь аимшигын түүх нь Канжины яг амьдардаг Токио дахь орон сууцны байрны тоотон байсан байгаа юм. Нарима дахь 16 тоот байранд нэгэн гадаадаас ирсэн оюутан амьдардаг байжээ гэж эхэлсэн байна. Түүний амьдралын нарийн хинч мэдэхгүй деталууд, Сөүл болсон ээжийнх нь осол, түүний автомашинтай хийсэн аваар гэд бүх зүйл урьдчилан аль хэдийнэ бичигдсэн байсныг тэрээр мэдсэн байна. Канжин ямар ч эргэлзэлгүйгээр 17 дахь түүхийг орчуулж эхэлсэн байна. 1945 оны 3 сарын 1 өдөр Токио хотыг бөмбөгдөх үеэр нэгэн бяцхан охин байшингийн нуранганд орж гарч чадахгүй гацсан байна. Түүний баруун хөл нь маш хүнд гинцэн байсан учраас шархаад албуу нас барсан байна. Түүний оршуулгыг хэн ч хийгээгүй. Нуранган дунд үүрд үлдсэн байгаа юм. Түүнээс үлдсэн ганцхан зүйл байсан нь улаан кимоно өмсүүлсэн түүний хамгийн хайртай хүүхэлтэй нь байж. Хүүхэлтэйг авсан хүн болгонд ямар нэгэн гэмтэл хийм үзэгдэх гэх мэтчлэн сонин зүйлүүд ар араасаа тохиож гисэн байна. Бүгд яг баруун талтаа. 17 дугаар түүхийн төгсөлд энэ 17 түүхийг орчуулж дууссан хүн дараагийн хүүхэлдэйний бий болно гэж бичсэн байна. Үүнийг уншсан Канжинч бүр паникт орж бүх орчуулсан зүйлс файлаа устгах гэсэн ч компьютер нь шууд унтран түүний принтерээс улаан кимонотой хүүхэлдэйн зураг өөрөө хэвлэгдэн гарч ирээд байсан байна. Энэ бүх үйл явдлыг биеэрээ мэдэрсэн Канжин шууд хамаг юмаа баглан Солонгос руу буцсан байдаг. Гэхдээ энэ бүхэн огт дуусаагүй. 16 аимшигын түүх нь Солонгосын интернет орчинд хэн нэгэн нийлээд байсан байгаа юм. Гэвч 17 дахь түүх ерөөсөө байгаагүй. Та нар тэр нийтэлж байгаа хүнийг нь хэн гэж таамаглаж байна вэ?
За энэ түүхийг ядчихдээ би бүр яг шөнийн 1-2 цагийн үед орчуулад бэлдэж байсан байхгүй юу. Тэгээ бүр үнэхээр шар ус босгосон түүх шиг надад санагдсан. Тэгээ хэдэн өдөр л ер нь энэ түүх надад бодогдлоо. Тэгээд ер нь лавшруулад яг энэ үнэн түүх юм уу гэдгийг бүр судлаад үзье гэж бодсон. Тэгээд үзсэн чинь энэ Японы бүр Токио хотод 1978 оны үед шөнийн радиогийн хөтлөгч Чүнжи Инагава гэд бүр бодит хүн байсан юм байна. За тэр шөнийн радиогоор ихэвчлэн сүнс хий ертөнцийн түүхүүд ярьдаг. За манайхаар бол одоо манай Angel радио гэд байдаг шүү дээ. Тэрний Ами Чанцаа хоёрын маань ярьдаг амар цаг шиг тийм нэвтрүүлэг хийдэг байсан юм байна энэ хүн. Тэгээ яг бодит түүх дээрээ бол Инагава нөгөө хүүхэлдэйн үзүүлбэр дээр анх тэр хүүхэлдэйг бол хард юм байна. Тэгээд зогсолгүй өнөөх улаан кимонотой хүүхэлдэйг хийсэн баримлж нь өрөөсөө олдоогүй. Хин энэ хүүхэлдэйг хаанаас авчирсан ямар ч тийм тодорхойгүй болсон юм байна. Тэгээд тухайн хүүхэлдэйн жүжиг найруулж бичсэн зохиолч нь бас нас барсан. Хүүхэлдэйн дүр тоглож байсан жүжигч нь нас барсан гэх мэтчлэн бүр үнэхээр тийм учир битүүлэг зүйлс хараасаа тохиолдож байсан юм байна л да. Тэгээд Хятад Японд бол ийм хүүхэлдэйг ардаас нь удирдаад хүн дуугараад нэг тийм ший жүжиг шиг тоглоом тоглодог штеп. Яг тэрэн шиг тийм театрчилсан хүүхэлдэйн тийм тоглолт хийж исэн юм байна. Тэгээ баг хүүхэлдэйн хүн шиг өндөртөө 125 см өндөр анханасаа хийсэн юм байна л да үнд зориулагдаад. За мөн яг л ярьсан аим шин төгтөр гардаг шиг бүхэл багийнх нь их бага хэмжээгээр гэмтэж байсан. Тэр нь дандаа баруун талтаа гэмтэл авч байсан юм байна. Ингээд үнэхээр сүнс чөтгөр шингэсэн хүүхэлдэй юм байна гэд маш олон сүм хийдүүдэд аваачаад бүр жинхэнэ хүүхэлдэйг нь авсан дотор хийж хадгалсан байгаа юм. Энэ цагаас хойш бол арай дээрсэн гэж Инагава нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр хэлж байсан юм байна. За ингээд өнөөдрийн дугаар маань таалагдсан бол бүгдээрээ subscribe дараад дэмжээрэй. Дараагийн сонирхолтой контентоор уулзцгаая. Bye. Хуг байлаа.